5,000 жилийн турш цаг хоолнд өөргөө зөриулж ирсэн зөөлөн ээлдэг хорон өлгүй усан дижил лугийн өмнө өөрийгөө амьд зөөлөөс гэж нэрлэх охин түүний өмнө гинэт гарч ирнэ. Охин түүнийг хүчтэй луу хэмээн андуурна. Нисэж чаддгүй ижидийн хүчгүй луу болон буруу ойлгосон золиослогч охин хамтдаа нийлж чөтгөр эзнийг ялгаа илээ эхлүүлэх болно. I exist because of you. Манай нэм хоронлог шүтдэг бүлэгмийг нэгэн багтаа итгээд хорон луу юм даалгар өглөө гэж тушааж байгаагаар эхэлдэг. Харин нөгөө талд манай албат охин тэнгэрээс унж ирээд энэ бол 1800 м. Хоёлаа нисээд авчихгүй гэж асуудаг. Манай хорон луу нисэх дургүй юм болохоор хүний явдаг замаар орчихё гэж хэлдэг. Гэтэл харуул зогсоосноо энэ газраар орохыг хүсвэл мөнгө төлөх ёстой гэдэг. 5,000 жилийн настай бол бүр их мөнгө төлөх ёстой гэд хэлдэг. Ийм их мөнгө төлөх ёстойг хараад манай луугийн царай тэр дороо өөрчлөгддөг. Харин манай албат охин хорон луу самаатай муухай харьцлаа хэмээн сэлмээ барьдаг. Энэ усад нэгэн домог шиттэн байдаг ба тэрний замыг гаргасан бол таардаг. Манай лууд ч ийм их мөнгө байхгүй болохоор албатаа дагуулаад л явахаар болдог. Луу явъя гэж хэлснийг манай албат охин буруугаар ойлгоод хамгийн хүчрэг шидээ ашиглаад лууг голоор маш томоор хуваагаад ажчихдаг. Манай хоёр ч нөхөлсөн уулаараа ороод ирэхэд баахан царайлаг жанжид хүлээж өгдөг. Шар үстэй жанжин нь манай уулыг хоёр хувааж зам гаргаж өгсөнд баярлаа хэмээн мөхөдөг. Манай хоёрыг ч асар том тансаг ордонд өгтөж авах ба хоол идий та хоёр зориулан маш тансаг зоог бэлдсэн байхаа гэдэг. Ингэж хэлэхэд нь албат охин хорон луу самаагаас холдохгүй гэдэг. Тэгтэл хорон луу самаа албат охин руу инээж зөндөө зүдэрсэн мэт. Одоо усанд ороод хооллож авъя гэдэг. Манай лууж өрөнгөс өрөөлөг ороод залуужуулах юмээ уугаад байж итэл тал талаас нь нөгөө жанжид нь бүслээд авдаг. Нөгөө жанжид нь манай хүнийг хорон луу гэдгийг мэдсэн байх ба манай хүний имийг сольчихсан байдаг. Нөгөө жанжид нь дөрдөө орчихсан одоо буужиггээ зогсож байхад манай луу залуужуулах юмээ уугаагүйгээс болоод биеийн томроод зүхтаадаг. Манай хорон луу самаа зүхтааснаас болоод шар үстэй жанжид нь стрессддэг. Манай хүн ч булан чагагдаад хандавж чадахгүй байхад албат охин ирээд шидчихдэг. Манай лууч хандавж арай гэж иднээс зүхтааснаа надад яагаад ойрхон байсан бол туслаагүй юм бэ гэхэд албат охин таныг дараа нь туслалаа гэж уурлах юм байх гэж боддог. Манай хоёрыг ингэж ярьж байгаа хооронд хот руу чагаагаад харахад нэгэн том сүрлэг лөө ирсэн байдаг. Тэр хот руу дайран яг сөрүүллээ гэхэд тэрнийхээ үзэгдэл болоод хувирчдаг. Шар үст ч хорон луу самаад хуурцчлаа гэд нөгөө хорон луу руу гүйдэг. Манай албат ч гэсэн нисэх ба нөгөө луу ноцохоос өмнө хий үзэгдэл болоод алга болчихдаг. Харин нөгөө талд энэ улсын жижигнэрт дахин нэгэн даалгавар гарч ирэх ба хаана нь алга болсон байдаг. Манай хорон луу самаа албаттайгаа энэ дайралтыг хэн хийсэн юм болоо гэд гайхаа зогсож байхад хажууд нь эрхэн дээдс болон хаан зогсож байдаг. Энэ улсын хаан том хүн биш нэгэн охин байдаг. Манай лууж эрхэн дээдсийг хараад саяын дайралтыг танай жанжид намайг хийсэн гэж бодож байгаа. Та намайг зүгээр ойлгуулад өгөөч гэж гуйж гардаг. Манай лууч нөгөө эрхэн дээдсэнд хүндлэхгүй байх ба үнийг харсан манай албат охин түүнийг алцхуу гэхэд нөгөө эрхэн дээдс нь намайг алаад өгөөч гэж гуйдаг. Манай лууч энэ чинь жинхэнэ мэг юм уу гэж гарантаа гэж боддог. Манай хаан жагаад ордноос гарснаа тайлбарлах ба намайг хаан болсноос хойш ийм луу дахин гарч ирээд манай хот руу дайраад байгаа гэж хэлдэг. Тиймээс би хаан болмооргүй байна. Би өөрийнхөө дүүд өөрийнхөө судлыг өгмөр байна гэдэг. Манай охин ч маш хүчрхэг шийд гарган энэ дайралтыг хэн хийснийг хайж эхэлдэг. Гэтэл нөгөө дайснууд нь яг ойрхон газар доор байж байдаг. Манай эрхэн дээдс ч ийм шийд яаж ашиглаж чадаж байгааг нь гайхаж хардаг. Албат охин ч нөгөө хэдийг барихаар газар цөмлөж доош ундаг. Гэтэл нөгөө хийсэн хэрэгтнүүд нь ангийнх нь гараад ийсэн нөгөө тушаал аваад идэг гарууд байдаг. Хаантан ч тэднийг хараад сандран сэлмээ бариад би бол Сиса улсын хаан гэж хэлдэг. Гэтэл нөгөө багтаа хүмүүс нь тааж байгаа ч юм байдаггүй. Нөгөө багтаа гарууд энэ улсын хааны тоохгүй хэрнээ манай луу хараад хорон луу самаа гэд сүгдэж мөргөөд ундаг. Үүнийг харсан энэ улсын хаан буланд намайг дахиад л тоосонгүй гэд бараагаа цоож байдаг. Манай албат охин ч манай хорон луу самааг та нар шүтдэг юм уу гэж асуухад нөгөөдөл нь ч тийм гэж хариулна. Үүнийг сонсон албат охин би бол хорон луу самаагийн 1-р шав. Та нар бол миний туслахуд болно гэж хэлдэг. Үүнийг сонсон нөгөө гаж барахтай гарууд бүгд баярлаад нөгөө нэг албат охинтой нийлээд орилолтоод байдаг.
Манай хэдийг ингээ шуугаа зогсож байхад манай луу мухаараад л зогсоод идэг. Харин нөгөө талд хотын тэндээс нэгэн жижигхэн шидийн чулуу алдаж эхэлдэг. Гэтэл ардаас нь хааны охин дүүгийнэд л гараад ирдэг. Хааны охин дүүж миний хэрэггүйх залуу болчихсон. Одоо би та нарынхаа хэмээн орилж байдаг. Хоронлоо самааж яагаад тийшээ дайрсан болохыг асуухад нөгөө хэдийн юмнууд нь нэгэн багтай хүн гарч ирээд энэ байршилуудад шидэж чулуу тавиад хорон руу гаргаж ирээд дайр гэж тушаасан байдаг. Үүнийг сонссон манай албат охин би таны анхны албат биш байсан юм уу гэхэд тийм ээ ч юм уу гэж хариулахад манай охин баярлаад л явчихдаг. Нөгөө хэдэн гажгаарууд ч энэ таны туслах биш байна. Энэ охиноос хидэрхий өндөр байсан гэж хэлдэг. Нөгөө гажгаарууд чинь манай хорлоо самаад сүнсээ өгөө гэж сүгдөөд өгдөг. Тэгсэн албат охин урд уур нэрээд авгаа хоронлоо самаа миний сүнсийг хидээд цадчихсан байгаа. Та нар хэрэггүй сүнс хинт ч хэрэггүй гэд орилдог. Манай албат охин ч доороо тушаалуудтаасандаа баярлаад нөгөө дүлгээ ястаа сүгдүүлж өгдөг. Харин нөгөө таал нөгөө нэг байршуулсан шидийн чулуугаа аваад иргээд манай луу явуулчихдаг. Манай лууч хаан байхгүй байгааг анзаараад очиод юу болсныг асуухад хинч намайг тоодоггүй. Би хинт ч гайхалахгүйгээр өгөхийг хүсээд болж авах гэж байна гэж хэлдэг. Гэхдээ нөгөө эмэгтэй хаантан яагаад өгөж болохгүй байгаагаа тайлбарлаж хэлэхдээ энэ тэдмэнд маш их шидийн хүч шингэсэн байгаа. Энийг миний толгоноос өхөн өгтөл хинт салгаж авч чадахгүй. Тийм болохоор л би дүүдээ судлаа өгч чадахгүй наа гэдэг. Ингээд зогсож яхад нь манай албат охин очиод тэдмийн зүгээр суулаад авчихдаг. Нөгөө эмэгтэй хаан ч баярлаад манай албат охиныг твэрээд үнсээд орилж өгдөг. Манай лууч ардаас нь муу совин татаад байна гэсээр л байдаг. Эмэгтэй хаант хэлэхдээ манай эмэгтэй дүү бол маш ухаалаг. Тэр миний өмнөс хаан болвол маш зөрөгтэй хүчрхэг хаан болно гэж хэлдэг. Манай луу нөгөө эзэн хаантантай дүүдэн тэдмийн нөхөр явж байдаг. Манай хэд гараад харахад гал гарсан төмөргөндөнд ард түмний хорсоор нөгөө гүнж чинь ойрлож байдаг. Манай хэрэггүй их өгсөн. Одоо би та нарын хаан. Манай лууч үнийг нь харсаар сайн дүүгээд илүүгээд гацалсан ордог. Гэтэл нөгөө эзэн хаан их чинь охин дүүгээ дуудаад орлоод байдаг. Игчинч наашаа нисж ирж байгааг нь хараад манай хорлоо самаа бошуухан нуугддаг. Нуугдаж байгаа дийшээ харахад залуужуулах юм хэвтэж байдаг. Нөгөө амир галан ширт гаргаад исэн гүнж хүрээд л ирдэг. Нөгөө эмэгтэй эзэн хаан чинь дүүгээ ирсэн чинь нөгөө удам дамжиж ирсэн алтан тэдмээ зөвлгүүлчихдэг. Нөгөө мухааштай хүчрэг гүнж чинь орилоод л одоо та хийнэ ч хэрэггүйгээд шилжээд алгуулад өгдөг. Нөгөө ууртай гүнж шилжиж авсны дараа мэдээж нөгөө шаржанчин хурж ирдэг. Нөгөө шаржанчин ирснээ эзэн хаанаа хамгаалаад эхэлдэг. Эзэн хаанч буруу ойлголтыг засах ба манай луу эвгүй байдалтай л үлддэг. Яг ингээд маргалдаа зогсож байхад нөгөө шар үстэй жанжин манай хааныхаа тэдмээ алгуулсныг хардаг. Шар жанжинч хин төгсний мэдэж байх ба нөгөө гүнж хаан байна хэмээн ууралдаг. Тэр дөнгөж сая ард өмнөхөө галан шидээр хориглож байсан. Тэр яавч хаан болох нэг юм бишээ гэдэг. Үүнийг сонссон нөгөө хаантан бандалтанд ороод л яваад өгдөг. Дүрсэлэдэж нөгөө гинтэндээ хүмүүс хоригцоор байх ба манай албат охин хүч эриглээд байхгүй болгочихдаг. Тэгсэн нөгөө эмэгтэй хааны чинь муу хаан юм байх гэж бодтол нөгөөдг нь жинхэнэ л хаан болох шинжин бүрдсэн хаан байдаг. Хүмүүс ч хаанаа хараад баярлаад орилдоод л байдаг. Үзэгдэл солигдож манайд ордонд орж ирсэн байх ба шар үстэй жанжин нөгөөний бүлэгмэд хараачгаа гэд хоронлоо самаагаас гуйдаг. Манай хоронлооч эвгүй царайсаар за наадах чи ястай л миний асуудал юм да. Би чамд туслаад тэдрийг тарааж өгье гэд хонгил руу нь явдаг. Албат охинч туслахутаасандаа баярлсан байдаг ба тэднийг тараахгүй яаж болох вэ гэд байжээтэл нөгөө улаан үстэй ахлагч нь хурж ирээд нөгөөний хүчрэг эмэгтэй чинь хүрээд ирсэн гэдэг. Мэдээж нөгөө хүчрэг эмэгтэй нь арын ордны гүнж явах ба манай охин уурлаад өшөглөх гэтэл тэдмийнхаа хүчээр шилжээд байдаг. Нөгөө гүнж хоронлоо самаа ирсэн гих зургаар ирсэн байх ба энэ гөрвлийг харснаа чи битгий дүрсгээд бай гэд нүдрөө натгachдаг. Манай хоронлооч яа гэдэл газар өнхрөөд байдаг. Хоронлоо самаагийн нүдрөө натгасан дуурлан албат маань хүчрэх шидэрээ дайрахад нэгэн бактери гаргаж ирээд юу ч болоогүй юм шиг шидийн зогсоочихдаг. Манай лууч манай албатын хүчийг ийм амархан зогсоодог энэ химэлээ гэд амнаа гахаад л байдаг. Нөгөө бактери хүнч би жинхэнэ хоронлоогийн туслахаа гэд гүнжийг хуураад аваад явчихдаг. Гэтэл нөгөө бүлэгмийг хаалгахаар явсан манай хоёр байдгүй. Бүр энэ хоронлоо самаагийн идэллгээд шүтүүлэхээр хөрмийн хүртэл өгчихсэн байдаг. Тэр нь бүр албан ёслол шиг л юм болж байдаг.
Манай хорлоо самааж жинхнээсээ хорлоо байдаг юм бол миний дүр эсгэсэн баригдах юм байна гэд Альбат охиндоо одоо чи бассан одоо чи тасган руугаа яваа хөө гэхэд манай Альбат охинч хорлоо самаа намайг явгээгүй чөтөрийн айныг дарья гэж байна гэд орилоод байдаг. Үүнийг сонссон нөхөний гажимнууд сөгдөж мөргөд эхлэхэд манай лууч ингэж хэлхээснийг нь тооцоолж исэн хэмээн дотроо баярлдаг. Дотроо баярлдаг гэж хэлсээрнэ энэ царай нь бүр яацгаав. Нөхөний гажимнуудаа тарахаар явсан анаалаа байдгүй. Иргэн тойрондоо баахан хоол хүнс авчихсан идээд л хэвтэж байдаг. Гаж гаруудын ахлагч асуух ба хоронлоо самаа яагаад мах иддгүй юм бэ гэхэд манай охинч маш өдөргөөр тэр хачаа амтны мах иддэггүй. Үзэгдэл солигдож нэгэн түүх ярьж байх ба авга хоронлоо самаатай нэгэн баатар хэд өдөр дараалаж тултаад нүдэнд нь ганцхан сорволтэйгээд ялагдаж хотдоо ирсэн гэдэг. Баатрыг амьд явуулсанд нь талархаад баатрын удмынхан жил болгон авга хоронлоод залбирдаг болсон гэдэг. Үүнийг сонсон Альбат охин намын саваад манай авга хоронлоотой хэд өдөр тулцсан гэж юу яриад байгаа юм гэж ууралдаг. Манай хэд ингээ хийцгүүрээд байж байхад шар үстэй жинч ирэх ба нөгөө хон санаатай гүнжийг харсан уу? Тэр алгааснаас хойш олсонгүй гэдэг. Бас тэтмийг булааж авахд та хүчээ зэлэж ихэд манай луу үгүй гэд явуулчихдаг. Үзэгдэл солигдож шар үст хаан дээр ирсэн байх ба баахан бичиг баримт өгөөд энийг янзлаад өгөөч гэж гуйдаг. Манай хаантанч орой ихэд бэлэн болгоё гэдэг. Манай хаанч бичиг баримтаа дуусгаад цонхоороо хартал гүнж охин дүүнд гүйж байдаг. Түүний ардаас дагаад очиход нөгөө охин дүүнд алдарт өвгдээцийнхаа бусыг ухаж байдаг. Өглөөж болоход манай хүн тансагсан хөвөрөө байхад хаан шар үстэй жанжаа хоёр сандралтад л ороод ирдэг. Нөгөө өвгдээц суулгах уулан зам гаргаж өгсөн хүчрэх шиднийг нөгөө гүнж хүч чадлаараа амьлуулах гад байдаг. Шиднийг амьлуулвал агуу хоронлоо самаа дахин сэргэх ба үүнээс нь сэргийлж манай хоронлоо самаагийн хүчийг зээлэхээр манай хаантан сөгддөг. Манай лууч хаантан зөвшөөрч байгаа бол аргагүй ихэнд явъя гэд дагаад явдаг. Манай хоронлооч замдаа шар жанжнаас энэ күнжөрөн яагаад юм болчихсон юм бэ гэж асуудаг. Шар жанжин хариуд нь нөгөө ууланд нүх гаргасан хүчрэх шидтэн үхээс өмнө надтай адилхан цагаан үстэй нэгэн төрж энэ улсыг устгах болно гэдэг. Түүхэн үг дамжин ирсээр нөгөө цагаан үстэй гүнж төрсөн байдаг. Хүмүүс ч зөгнөлийн хэлснээр түүнийг гадуурхаж тэр өн улсыг устгах гэдэгт итгэж байдаг. Гэтэл гүнжин байгаа газар олдох ба тэр нь маш бат бөх хамгаалалтай шидийн хүчтэй байдаг. Энэ улсын хамгийн хүчрэх жанжин шар ус дүртэл энэ хаалтыг эвдүүлж чадахгүй байдаг. Ингэж хэлсний дараа Альбат охин би ч гэсэн энэ хаалтыг эвдэхгүй байх. Хоронлоо самаа та энэ хаалтыг эвдэлж өгнө үү гэхэд манай хүн ямар ч хүчгүй юм болохоор айгаад л байдаг. Хоронлоо самаач дотроо за эвдлэх ёстой бол эвдэлж л таараа гэд манай хүн тохоогоороо дайраад ортол жигнэсээ л тэр хаалга нь эвдэрч өгдөг. Манай хэд нөгөө хаалгыг эвдлээд ороход доошоо явсан үргэлжилсэн шаттай хонгил байдаг. Манай хэд нөгөө хонглын төгсгөл төрөх ба нэг өвгөн дуурахад манай луу цочсон чинь Альбат охин өшөглөөд унгаачихдаг. Гэтэл нөгөө хорон санаатай хоортой гүнцчин гарч ирээд хаан ихчээ та одоо өвгдээцтэйг ингэж харьцах юм уу гэж солиороод байдаг. Гэтэл нөгөө хорон санаатай их чинь түүхэндээ хамгийн хүчрэх шиднийг амьлуулчихсан байдаг. Нөгөө хорон санаатай гүнж чинь нөгөө нэг өвгдээцтэйг нь хилээд манай хаан хөө загинсаар хагаад явуулчихдаг. Нөгөө өвгдээц нь бүр миний удам ийм ихээр ойхотож байна гэж хэлдэг. Гэтэл нөгөө авгаа шидтэн чинь манай луугийн бодол руу ороод чи бол хүчрэхийг лөө биш. Чи бол өвсдөн гөрүүлийн удам. Чиний төрлийн гөрүүл ерөн худлаа ярьдаггүй. Чи яагаад өөрийгөө хүчрэхийг лөө гэд худлаа яриад яваад байгаа юм гэж асуухад манай луу хүмүүс л намайг 5,000 жил амьдэрсэн хүчрэхийг лөө гэд байдаг. Тэгээ чи яагаад ийм хүчгүй юм байж? Ийм хүчрэг охин дагуулад яваад байгаа юм гэд ууралдаг. Би одоо хоронлоо бүтээгээд түүнийгээ удирдаад улсаа маш хүчрэхэг болгоно гэдэг. Манай лууч та манай Альбат охиноос 11-ээс нь ч муу хүчтэй гэж хэлэхэд нөгөө хүчтэй шидтэн ууралдаг. Авгаа шидтэн чамтай ярилцаад бүтэхгүй юм гээд бодлынх нь хүлээснээс гарчихдаг. Манай хоёрч улсаас нь хөөгдсөн байх ба замдаа их гундуухан явж байдаг. Манай лууч болдог бол бурхан дуудаад бүх юмыг хийлэгч мээрэнэ гэхэд манай Альбат охин уснаас нөгөө усны гигантнийг татаад гаргаад ирдэг. Яагаад бурхан татаж гаргаж иртэл чи гараад ирэв гэж асуухад усны гигантэн
Би одоо бурхан болсон. Хүмүүс намайг шүтсээр агаад би бурхан болчихсон гэд өнгөрөөд байдаг. Манай лууч нөгөө гаж бүлэгмээс шидэт чулууг хамгаал гээд албад охиныг явуулчихдаг. Үзэгдэл солигдож нөгөө авгаа шидтэн нөгөө гүнжид даалгавар өгөх ба чи баахан шиддэг чулуу ороод ирээ гэдэг. Гүнжич тэр даруй нөгөө гаж гаруудын агууруу шилжээд явчихдаг. Манай лууч усны бурханд нөгөө нэг авгаа шидтэн чин дахин төрчихсөн гэхэд манай бурхан ерөөсөө ч итгэдэггүй. Учир нь гэвэл бурхан байсан ч хүнийг дахиж амьлуулж чадахгүй гэж хэлдэг. Тэгвэл яаж хүмүүс юм хүчтэй болоод байдгийм бэ гэж асуухад усны бурхан маш энгийнээр тайлбарлаж өгдөг. Маш олон хүн таныг шүтвэл та бурхан болно. Харин маш олон хүн таныг муулвал та чөтгөр болно гэж хэлдэг. Чөтгөр чиг биш л дээ. Хүмүүсийн айдас цугларснаар та айдсын хүчээр тэтгэгдэж жоохон чөтгөрийн авраатай болно гэж хэлдэг. Манай лууч хүмүүсийг айлгахаар өвс иднэ гинэ. Стой балаа ягаа та. Үзэгдэл солигдож манай албат охин нөгөө агууд ирсэн байх ба шидийн чулуу хулгайлагдсан гэдгийг сонсоод манай охин дэлбэрлээ оролдог. Үзэгдэл солигдож манай луу хаан хоёр замдаа тааралдаг ба нөгөө болшийг шалгаж үзэхээр явсан байдаг. Харин нөгөө таал нөгөө багтаагаар удахгүй болно гэж зогсоод байдаг. Манай хоёр ярилцаж байдаг. Хүн дахиж амьлах боломжгүй. Тэгэхээр тэр худлаа байх нэ. Манай хоёрыг инхүү ярилцаж байхад булшин доороос нэгэн хар гарах гарч ирээд нөгөө нэг алдартай шидтэн чин бүрэлдчихдэг. Дүрсээ солигдож манай албат охин нөгөө нэг гач гарууд руу уурлаж байх ба Эрдэнэсийн чулууг ийм хурд алдагчлаа гэд уурлаж байдаг. Хорон луу самаагийн даалгаврыг биелүүлж чадахгүй нэгэд гундаагаа зогсож байхад нөгөө гач гарууд хүчөнд ороос маш олон шидийн чулуу гаргаад ирдэг. Гүнж шидийн чулууг хулгайсан нүнэн. Гэхдээ тэр 11-ийг л хулгайсан гэдэг. Нөгөө хурамчидтан булшнаас гарч ирээд бүрэлдэхэд манай луу хүндийнхүү тайлбарлаж өгдөг. Маш ховор эсрэглэлийн мангас байдаг. Тэр хүний цогцыг идээд түүний бие, түүний шид, түүний чадвар, түүний ой санамжийг хүртэл авсан байдаг. Ийм газар явж явах учиргүй дээ гэж тайлбарладаг. Нөгөө нэг авгаа шидний дүрд орсон мангас дүрдээ ороод орилоо зогсоод байхад манай хаан өршгөл зунгахад л хүлээд авдаг. Манай хоёрыг ингэж байхад дүрслээ солигдох ба гүнж тэтэм шидийн чулуугаа авсаар ойд явж байхад нөгөө багтай залуу тааралддаг. Манай гүнж чи яах гэж ирсэн юм гэхэд би чиний тэтмийг аваад чулуунуудыг чинь аваад л болоо. Ийхүү хүчрхэг хорон луу төрнө гэж хэлдэг. Нөгөө багтай залууч тэнгэрт гарan үл мэдэгдэх шившлэг унших ба нөгөө лууг дахин төрөлх гэж байдаг. Харин нөгөө таал манай охин ийм юм болох гэж байгааг мэдсэн үг гэлтэй нөгөө албатуудаа дасгал хийлгэж байдаг. Гэтэл нөгөө багтай залуугийн шившлэг энэ тэнтгүү тарах ба газар хөдлөлт болж эхэлдэг. Манай хүмүүс энэ юу вэ гэж гайхаад байдаг. Гэтэл нөгөө халсан шидтэн ч баригдсан л ээжиж надгүй бол энэ луу маш сул дорой байна гэд орилоод байдаг. Манай хаанч орондоо ам руу нөгөө алчуурыг маш сайн чихээд дуу болгочихдаг. Хорон санаатыг хүнч ирэх ба нөгөө халсан шидтэн ямар урддаг юм бэ одоо намайг аваар гэж хэлдэг. Гүнж маш уртаа явж байх ба шидэт чулуу тэтмээ өгмөөргүй санагдсан ч өгсөн учраас уртаа байдаг. Гүнж манай хоёрын хажуугаар нөгөө халсан өвгнийг аваад галаар өөртөөгөө тусгаарлаж өгдөг. Гүнж өөрийнхөө амьдралыг ярих ба тэр мохогийн зөгнөлөөс болж хинч намайг хайрладаггүй. Бүгд л намайг гадуурхадаг байсан. Тэгэхэд надад байсан ганц юм маань хүч чадал байсан. Нэг удаа надад ном ирэхэд тэр хорон луу самаагийн ном байсан. Намайг багахад хорон луу самаагийн талаар бичсэн ном хурж ирсэн. Би тэрийг уншаад хорон луу самаа ч гэсэн ганцаарсан хүчтэй нэг юм байна гэж хэлдэг. Тэм учраас би хамгийн хүчрэхэг хорон лууг дахин төрүүлэхийг хүссэн гэдэг. Ингэж хэлхийн төвчлгүй хаан их чин түүнийг алгадаад авдаг. Хэдий чи миний ганцаартай дүү байсан ч ард түмнийг маань гимтэхийг би зөвшөөрөхгүй. Ард түмний хамгаалж дайсны лууг зогсоох болно. Хорон луу самаа та надтай хамт яваач. Дүүн харин засраад хорон байхаа болоод байгаа ч юм уу. Игчтэй алгадуулчаад ерөөсөө ч ууралдаггүй. Нөгөө таал гудамжинд нэгэн хүү болж байх ба хаан гарч ирээд манай луугийн үнсрэг шийдчихдэг. Манай лууж зурсан баримзаараа албат охин авраарай гэхэд манай албат охин гарч ирээд тэрдэг. Манай албат охинч нөгөөний гаж гаруудаар бэлтгэл хийлгээд луутай тэнцэлдэхэр болгосон гээд нөгөөд нь хөөрөө дайртал луу руу ганц л дайруулад унаад буцаад байдаг. Манай охинч уурн хүрээд сэлмээ барин
Зөөлгөн явуулахад нөгөө луу нь далавч нь хугараад бэртчихдэг. Үүнийг нь харсан гүнж халзан шидтэй хоёр миний шидийг аваагүйгээс болоод луу бэртээд байна гэж хэлдэг. Нөгөө багтай залууч энэ титмийг шидчихвэл одоо боллоо гэхэд нөгөө халзан шидтэн титэмдээ зэрэгцэж ороод цээжинд нь гацчихдаг. Титэмний ачаар нөгөө хэврэг байсан луу чинь хамгийн хүчрэхэг дийлдэвчгүй луу болоод хувирчихдаг. Манай хой албат охины дайралт хүртэл нөлөөлөхөө байлждаг. Нөгөө лууч дураараа дүргэж байхад эсцэн солигдож манай гүнж багтай залуу руу уурлаж байдаг. Чи агуу хоронлууг амьлуулна гэсэн бистэ. Энэ чинь зүгээр л утсан хүүхэлтэй байна гэж хариулдаг. Үүнийг сонссон багтай залуу чиний хүснээр л би хинтч дийлдэхгүй хүчрхий луу бүтээсэн гэдэг. Албат охин луутай үзэлцээр байх ба лууд ерөөсөө ч дайрлан нөлөөлөхгүй байдаг. Хорон лууны цээжин дагаа халзан шидтэн манай луутай бодлоор холбогдож эхэлдэг. Халзан өгөнч манай луу зөвлөгөө өгөх ба энэ луу хүмүүсийн айдсаар хүчрхэг болдог. Чи зөрүүлээд айдсан булаачих юм бол энэ луу хүчгүй болоод чи дийлнэ гэж хэлдэг. Манай лууч үнийг сонсоод өмнө нь хүмүүсийг айлах гэж үтсэн тэр өстой бүтэхгүй мэлээ. Гээл эргээ тартал мангар олон шидийн чулуу. Та нар яагаад энд аваад ирсэн бэ гэхэд албат охин энийг аваад иргэсэн гэж хэлээд манай өвгөн манай лууг эд гэж хэлдэг. Манай лууч эзний дараа гизээлээд л хөвдөд өгдөг. Манай лууг ингээд хөвчөдөд л албат охин нөгөө лууг ялахгүй газар хөвдөд унаад өгдөг. Манай лууч албат охинд зөрөг өгөөд чи жоохон л цахацчих юм бол бид ялалтад хүрнэ гэж хэлээд гүгээд яваад өгдөг. Албат охинч нүдэндээ нулимс туслуулан тэр намайг мэддэггүй газраас маш сэтгэлээсээ дэмжих гэж байна гэж боддог. Манай луу гүгээд явсанд нөгөө халдсан шидтэн гайхах ба би ханхуд хэлээд хүмүүсийн бодлыг өөрчлүүлэх хэрэгтэй байна гэдэг. Хаантанч манай лууг хүмүүст сайн луу гэж итгүүлж чадсанаар хүмүүсийн дотроос нэгэн гэрэл цацарч манай луугийн бие рүү эрчимтэйгээр орж эхэлдэг. Үүнийг харсан гүнж өвгөн хоёр итгэлийн хүч бол хамгийн хүчтэй шид байсан юм гэж юу гэж гайхаж эхэлдэг. Манай лууч нөгөө хорлоонаас 10 дахин илүү хүчтэй болсон байдаг. Манай албат охинч нөгөө гаж гаруудад одоо та нарт манай эзэн луу хүчээ үзүүлэх болно. Сайн хараад ав гэж эхэлдэг. Манай лууч 10 дахин илүү хүчтэй болсон ч гэсэн барахгүй байдаг ба ягаад гэсний учир шалтгаан нь нөгөө луу нисдэг гал гаргадаг шидтэй учраас манай луу өндөртөн ч хүрэхгүй унаад байдаг. Нөгөө халзан өвгөнж манай лууг доошоо их ба ийм их хүч авчгаад чи түүнийг ганц зөхиж чадахгүй бол чи түүнийг ялж чадахгүй. Ядаж ганц чид байхгүй мó гэж асуудаг. Манай лууч эрт дээр үед өгсөн ангийн бурхны чадварыг ашигладаг. Үүнийг харсан халзан шидтэн эртний шидүү гэж гайхдаг. Манай лууч тэнгэр лөө өсрөн нөгөө нь луугийн нүрлөө тэрэлтэд өшрөлт хийгээд унгаачихдаг. Манай хаан тэгч охин дүүгээ хайгаад явж байх ба охин дүүгээ олж авч чаддаг. Сүүдний цаанаас охин дүү нь харагдах ба түүнд чи хаан болсон ч болно. Хоёлаа эвлэрээд хаан тулсаа хамтаа захирыг гэж хэлгээд өвсний цаанаас нөгөө багтай шидтэн охин дүүгийнхэн сүүдэр тувирсан байдаг. Манай хаантанч дүүгээ гэж одоод гараа сунгахад багтай хүн сүүдрээс алга ташин гарч ирдэг. Та ястай мундаг юм аа. Та яалтчгүй сайн хаан тийм гэж хэлдэг. Нөгөө багтай залуу яг манай хаан ихчийг алах гэж байхад охин дүү нэрээд болиулдаг. Тэгсэн багтай залуу чи буруу үнлүүгээ дайраад байгаа юм шүү гэж асуудаг. Багтай залууч өөрийнх нь луу ялагдаад ирсэнд хааныг алж хүмүүсийг айлгаж буцаад луугаа хүчрхэг болно гэд хааныг алахаар ирсэн байдаг. Манай ихтэй хоёрч эвлэрсэн байх ба титмээ хуваалцсан шилжин шилцээр багтай үнтэй толдож эхэлдэг. Шид сэлэм ашигладаг манай хоёр ялж чадах болов. Манай охин хаан ихчтэй титмээ өгөөд төлөвлөгөө зохион хоёр талаас нь дайрч эхэлдэг. Манай охин шидээр үзэж байхад манай сэлэмчин хаан урдаар нь гарч ирээд сэлэмдээ тайчихдаг. Дүрсэл солигдож манай хоёр луугийн толдож байгаа газар руу эхлэх ба нөгөө халсан шидтэн зөвлөгөөгөө өгсөөр л байдаг. Одоо чи наадхаа тэнгэр лүү шид. Албат охин тэнгэр лүү шидсэн луугийн цээж рүү хамгийн хүчтэй шивжлэгээ уншин дайрсаа лууг дуусгадаг. Халзан өвөөж бие нуусад хайртай гэсээр замхраа халаагалдаг. Үзэгдэл солигдож манай хоёр хаантан нөгөө багтай алуурчны дийлсэн байх ба нөгөөх нь шарх аваад л зүхтаад яваад өгдөг. Ингээд 5,000 жил өвсөдөд луугаас том биетэй болсон хэмээн нэмий. Сиса 2 дуусж байна. Өө нэрээ хэлхээ мартчих. Манай гүнж хаан ширээн цуухын тулд хичээл сууж эхэлдэг.
Харин манай луу албат охин хоёр өөрийн замаар явж эхэлдэг. Нөгөө нэг гаж бүлэгмийн гаруудыг харин хотын засвар туслахаар үлдээчихдэг. Манай хоёрт энэ улсаас явхаар болсон байх ба жанчин хоёр хаантан бүгд гаргаж өгөх ба манай хоёрт тэмдэглэл өгдөг. Энэ бол бүх улсын тэмдэглэлийн мэдээлэл байгаа. Таныг чөтгөрийн аныг дарах чинь итгэлтэй байна. Амжилт хүсьгээд манай аним төгсөж байна. Дуустал нүдсэн та бүхэндээ баярлалаа. Энэ анимын сизон 3-нд гарах үгүй нь тодорхойгүй байгаа. Дараагийн сизон гарвал цаг алгүй ярьж өгөхөө амлаж байна. Дараагийн бичлэгээр уулзцаая. Bye bye. Нэрээ энэ анимын 2000 subscribe хүрсний спешиал бичлэг шүү. Цааш та улам хичээх болохоор лайк саба сайн дараад дараагийн бичлэгээ хүлээж аваарай. Дараагийн бичлэгээр уулзцаая. Bye bye. I exist because of you.